$400,000 шаардсан энэ процесс болсон бодлоо юм. Төрөө өөрсдөө хувааж хийчихэд төрөө хагалт боторхох хэмжээнд өргөчөөд PR нь хаашаа явж байна. Нэг муу сөрөг хүчний намныг болохгүй гэж байна. Тэгэхээр би тэнд харамсаж байгаа. 2017 онд манай Монгол улсын төсвийн нийт урсгал зардал бол 7 их нийт төгрөг байсан. Одоо бол буураад 24 их нийтэм төгрөг ирж байна. Тэгэхээр энэ болгоноор нь ингээд тооцоод гаргахлаар 416 тэрбум төгрөгийг бол хасч болох юм байна. Зөвхөн урсгал зардал дотроос гэж байна. Эмч багш нарын хувьд бол ер нь бол цалингийн нэмэх нь зүйтэй гэдэг юм байр суурьтай байгаа. Гэхдээ ерөөсөө нэмлэгч бай, боловсролч бай, бусад бүх салбарч бай нэг юм бүтээмжийг алдсан. Тухайлбал одоо эрүүл мэндийн даатгал гэхэд даатгагчтай холбоотой зардал гардаггүй хамаагүй энэ эрүүл мэндийн тогтолцооны нэг хэсэг болгоод хайцсан. Тэгээд тэр нь одоо үзүүлэлтүүд нь өөрөө хэлбэл олон хүн үзэж олон хүн зарж ивэл одоо илүү сайн болдог гэдэг ийм ангил руу явж байгаа. Тэгэхээр энэ байдлыг бол KPI үзүүлэлтүүдийн зүйтэй болгох гэсэн энэ тал дээр бол одоо бүлгийн шийдвэрүүд гарч мэдээлэлээсэ. Танад сая бүлэгдэр бас нөгөө тодорхой шийдлүүд яваад байгаа шүү дээ. Тухайлбал одоо энэ сайд дарганы цалин бол дөнгөж одоо энэ төвийн багштайгаа адилхан одоо дүүц үзэн цалин бас авдаг бол эргээд одоо сайд нар маань ажилчид маань ямар төвшөнд ямар цалин авах гэж байгаа гэдэг талаар бас нэлээд байдаг ч юм уу. Нийгэм санал бас гарч ирдэг. Энэ санал. Ер нь бол тийм. Ер нь бол их хурлын гишүүнч бай, сайд дарга нарч бай, халамж тэтгэмж өгөх юм уу, ажлаас алгадсан дараах тэтгэмж өгөх юм уу, цалинч гэсэн бусдтайгаа адилхан байх хэрэгтэй. Тэгэхээр ингэж үжиж одоо нөгөө бусдтайгаа юм зөвцөж амьдрна гэсэн үг. Тэгэд одоо яг цалин урамшууллын системийг бол Монгол улстай яриа дахиж эргэж харахгүй бол одоо энэ багш эмчнэрийн цалин өнөөдөрдөө бид нар шийдэж байгаа юм шиг боловч төр зур дарагцааж ирнэ гэсэн үг. Маргааш одоо цагдаагийнхны цалин бас амьдралд хангалтгүй. Төрийн захиргаа үйлчлэгийнхний цалин бол амьдралд хангалтгүй. Ингээд бүх юм ингээд одоо системээрээ дахиж эргэж хөндөгдөнө гэсэн үг. Тэгэхээр ерөөсөө энэ цалин урамшуулал нэмэгдлийн асуудлуудыг бол дахиж зэгцэлж бүр нэг томор нь авч үзэх хэрэгтэй. Өнөөдөр бол яралтайгаар өргөн барьсан төсвийн хүрээнд тодорхой хэсгийн зардлаас хасаад тодорхой хэсгийг бол нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байгаа. За би эдийн засгчнийхээ хувьд бол энийг ерөөсөө зөвхөн урсгал зардлаасаа дотор нь шийдэх хэрэгтэй гэж бодож байгаа. Тухайлбал 2017 онд манай Монгол улсын төсвийн нийт урсгал зардал бол 7 их нийт төгрөг байсан. Одоо бол буураад 24 их нийтэм төгрөг ирж байгаа. Гэтэл энэ дотор яг суур тогтолцоо болох эрүүл мэнд боловсролынхаа асуудлын цалин шийдэж чадаагүй яваад өнөөдөр ужирсаар хагаад энэ асуудал руу орчиж байгаа. Ахмадын тэтгэврийн асуудал ч гэсэн тэтгэврийн сангийнхаа тогтолцоо бид нар нэмээгүй төсвийн нэг хэсэг болгоод яваад байсан. Тэгээ энэ чинь одоо цаашдаа тэтгэвэр төлөгчид ч гэсэн өөрсдөд нь үргэлжлэхгүй юм байдлаар явчих магадaltaй учраас тогтолцооны өөрчлөлтүүдийг бол хийх ёстой. Энэ төсөв дээр бол ёстой нөгөө гал унтраах байдлаар ямар ч байсан тодорхой хэмжээгээр тохиролцсон хэмжээнд нь цалингийн нэмээд цаашдаа эрүүл мэнд боловсрол одоо энэ тэтгэврийн тогтолцоонуудыг суурьаар нь зөв болгох ёстой. Тухайлбал одоо боловсрол дээр гэдэг жихад бид нар энэ хичээлийн хөтөлбөрүүдийн оновчлолыг хэр хийж гинэ гэдэг асуудал байна. Эрүүл мэнд дээр гэхэд яг эмчнэрийн бүтээмж яг зөв байна уу? Яг одоо хүмүүстэй хүрч чадж гинэ үү? Эрүүл мэндийн даатгалын мөнгө нь яг даатгуулагчлагаа оновчтой явж гинэ үү? Нэг өөр эсвэл даатгуулаагүй этгээдүүд дээр ч юм уу эсвэл нэг хэсэг бүлэг хүмүүс дээр хэтэрхий их зардал нь гараад дуусчаад байна уу? Эсвэл үр ашиггүй юм шимшигдүүлтүүд байгаад байна уу гэдэг энэ олон асуудлуудыг суурьаар нь хөндөх хэрэгтэй. Харамсалтай төсвийн одоо хэлцүүл ингээд дуусчихж байгаа учраас аль нэгэн тодорхой зардлаас хасах ёстой. За миний хувьд бол энэ урсгал зардлыг хасах тодорхой саналыг одоо бэлдсэн. Энэ Баянгороо сонгогдсон Цогтбаатар гэдэг гишүүнтэй бас хамтраад бэлдэж байгаа. Энэ юу вэ гэхээр олон улсад байдаг урсгал зардлыг хасдаг аргачлалыг эргэлсэн. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр ерөөсөө нэгэн төсөв өргөө барьсан бол бид нар бүтцийн өөрчлөлт хийж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр өргөн барьсан дотор урсгал зардлыг бол нэмж болохгүй. Одоо бид нар өмнөх одоо төсвийн доктортой байдлын хуулиар бол урсгал зардлыг өсөлтийг хязгаарладаг залтаа авч хийж байгаад өгцөн. Түүнийхээ балгыг одоо амсаж байгаа. Одоо хэрвээ энэ байдлаар шахалтанд ороод урсгал зардлаа дахиад өсгөх юм бол Монгол улс жилийнхэн олсон орлогын 70-90%-ийг шууд одоо урсгал зардал руу зардаг болчихвол хэмжээ нь өөрөө Монгол улсын хувьд аюул хүнд байдал руу ирээдүйд орно гэсэн үг. Тийм учраас одоо энэ нэмэх гээд байгаа цалингуудыг урсгал зардал дотроос нь шийдэе. Тэгээд дунд хугацаанд бол бүтцийн өөрчлөлт хийх замаар оновчлъя гэж байна. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр хуулиар тогтоосон одоо зардлуудыг хөндөөгүй
Цалин нийгмийн даатгалыг хөндөөгүй, орон нутглуу гэж байгаа татаасыг хөндөөгүй, бусад урсгал зардлуудыг бүгдийг ингээд маш нарийн тооцоолол гаргасан. Тухайлбал одоо энэ тооцоололууд одоо нэг хэлбэр байж л да. 2025 оныг 26 онтой урсгал зардлуудыг харьцуулаад нэрлсэн өсөлтийг гаргаад, харьцангуй өсөлтийг гаргаад, дефлятор тооцоод, бодит өсөлтийг гаргаад, бууруулах хувийг эндээсээ тооцоолоод тэгээ одоо энэ бууруулах дүнг гаргаж байгаа. За энэ бол нөгөө нэгд өргөн барьсан төсөв дотор урсгал зардлыг яаж бууруулдаг вэ гэсэн олон улсын аргачлалууд байгаа. Тэр нь зардлынхаа нэр төрөл дотор тус тусдаа өөр өөр аргачлалуудаа. Тэгээ энэ болгоноор нь ингээд тооцоод гаргахлаар 416 тэрбум төгрөгийг бол хасч болох юм байна. Зөвхөн урсгал зардал дотроос гэж байгаа. Тэгэхээр энийг бол одоо төсвийн бэлгээр оны орлоор ингээд гормын сануулгад оруулна. 416-аас одоо зөвхөн баян хонгорт их зам яал эдийн засгийн өрөөгөөчтэй хоёр зам дээр бол нэг 30-40 тэрбум төгрөг. Яалтчгүй одоо ингээд 6 жилийн өмнө баригдаад гаццсан нэг барилга дээр нэг тэрбум гаруй төгрөг. Ингээд одоо 361 тэрбум төгрөгийг нь багш эмчнэрийн цалин нэмэхэд зориулъя гэдэг ийм одоо гормын санал оруулж ирж байгаа. Нэг өсөндөө урсгал зардлыг байж болох хэмжээнд аргачлаар хийж байгаа. Гэхдээ энэ бол богино хугацааны асуудал шүү. Дахиад хэлэхэд нөгөө өргөн барьсан төсөв дотор ажиллаж байгаа гэсэн үг шүү дээ. Үүний дараа төсвийн зарлагын араа юу хийх ёстой вэ гэхээр байнгын ажиллагаа хийж энэ процессуудыг зөв болгох ёстой. Үр ашигтай зардлуудыг бууруулах ёстой. Үр ашигтай зохион байгуулалт бүтцлүү орох ёстой. Хамгийн сайн оныг жишг болгож авч жагаад тэрнтэй харьцуулах замаар энэ бүтцүүдийг үлзэгчлэх ёстой гэж боддог. Би бол 2017 оны төсвийг их сайн бүтц төрийн бүтц зохион байгуулж гэсэн хит их данхаагаагүй байсан үеийн болов уу гэж боддгийг. Тухайлбал 2017 онд манай Монгол улсын нийт төсөв орлого нь 9 их найд. Одоо бол бид нэр бууруулаад 33 их найдын тухай ярьж байна. 4-5 дахин өссөн байхаар бид нэр суур эрүүл мэндийн боловсруулалт шийдэж чадаагүй явж гин гэсэн үг. Энийг одоо бүтцийн шинжилгээр цаашдаа хийх ёстой. Богино хугацаанд бол ийм тодорхой олон улсад хэрэгдэг аргачлалуудаар одоо ингэж зардал бууруулъя гэж байна. Та ер нь бусад гишүүдийн зүгээс бас одоо энэ багш эмчнэрийн цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой гарч байгаа нэлээд олон шийдвэр бас гарч ирж байна тийм. Тэрнээ би юу нэмэх байсалтай байгаа. Одоо төрийн өмчтөөс компаниудын одоо үйл ажиллагааг зэгцлээд одоо тодорхой хөрөнгө гаргаж чинь нөгөө талдаа одоо энэ төрөлхийлж байгаа автомашины одоо тэр хэрэгсэлийг бас ингээд хандлыг гэдэг ч юм уу тийм. Ер нь энэ гарч байгаа нэлээд олон талын саналууд бас юу болох шиг. За миний санал бол яг мэрэгжлийн төвшөнд одоо яг тодорхой нэг хэсэг зардлыг бүр оргүй болтол нь хасъя гэж гаргаагүй. Ер нь нийт энэ зардлын хэлбэлзэл дотроос нь хэвийн өсөлтийг хасаад хэвийн өсөлт бууралтаас игдсэн багцсан хэсгүүдийг хасъя гэсэн юм одоо мэрэгжлийн байр суурь гэж байгаа. Зарим гишүүдийн гаргаж байгаа одоо тэр машиныг хасъя гэдэг бол маш зөв санал. Тэр бол нөгөө олон зардлын нэр төрлүүдээс нэг нь сонгож аваад за энийг бол хасчих болох юм аа. Энэ бол реформын шинж чанартай бас нэлээд огцом санал шүү дээ. Гэхдээ болох ёстой. Төрийн өмчт компаниудын хувьд бол би яг адилхан байр суурьтай байгаа. Ер нь бол бид нар төсвийн мөнгө гэл ингээл яриад байдаг. Бодит байдал дээр энэ улсад эргэлдэж байгаа мөнгөний 3/1-ийг л энд хэлцээ сууж штэ. Үлдсэн 3/1 нь хаана явж байна? Орон нутгийн төсөв дээр явж байна. Бүтэмжт юм уу, бүтэмжгүй юм уу тийм ээ. За энэ бол тусдаа асуудал байна. Тэгэхдээ орон нутгаас ямар татаас авах уу гэдгээ бид нар дахиж нэг сайн чиглэж үзэх ёстой. Хоёр дахь 3/1 нь хаана явж байна гэхээр төрийн өмчт компаниуд дээр явж байгаа. Төрийн өмчт компаниуд дээр ерөөсөө энэ бүх одоо ихэнх одоо буруу аргаар хэрэглэгдэж байгаа мөнгнүүд явж байна гэж би өвдөө үзэж байгаа. Тийм учраас энэ дээр энэ богино хугацаанд бол бүтцийн өөрчлөлт хийж амжихгүй учраас их хурлын тогтоол дээр гормын санал оруулах бодолтой байгаа. Ямар санал байна вэ гэхээр ерөөсөө энэ төрийн өмчт компаниудыг хувьцаа эзэмшигчийн их хурл гэж үзье. Тэгэхээр жилдээ их хурлд нэг удаа төрийн өмчт компаниудын санхүүгийн тайланг танилцуулдаг байх хэрэгтэй. Одоо хувьцаа эзэмшигчтэй хурлаа хийж ирэх гэсэн үг шүү дээ. Засгийн газар бол үйл ажиллагааны зохион байгуулагч гүйцэтгэх удирдлага гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр засгийн газар юу мэдж зарцуулах вэ гэхээр төрийн өмчт компаниг хэвийн явуулах, шууд үндсэн үйл ажиллагаа явуулах, орлого зарлагыг л удирдах хэрэгтэй болохоос биш. Үндсэн үйл ажиллагаанаас бусад өөр зорилтын зардал гарах эрхгүй. Тэр нь өөрөө Монгол улсын төсвийн нэг хэсэг байх ёстой. Эсвэл их хурлаар батлагддаг байх ёстой. Тэгэхгүйгээр одоо төсвөөсөө их мөнгө төрийн өмчт компаниуд дээр өөр нэг юм хувийн одоо төрийн өмчт компани захирлууч ч юм уу эсвэл засгийн газрын төвшөнд ингэ шийдэгдээд байдаг. Тэр нь төсвийн өмнөөс их мөнгө байж болохгүй шүү дээ. Ийм одоо тогтоолын төсөл бэлдэж байгаа. Ерөн цаашдаа энэ төрийн өмчт компаниудыг аль болох цөөрүүлж, үр ашигтай болгох,
олон нийтэд нээлттэй болгох, хяналтыг нь одоо олон нийтээс төвлөдөг болгох ийм л арга бод хэрэгтэй. Энэ чинь өөрөө төсвийн мөнгнөөс илүү их мөнгө тэнд үргэлжлэхгүй явж байгаа одоо олон баримтуудаар нотлогдоод ах шиг байна шүү дээ. Та бол одоо энэ ардсан намын бүлэгдээр байгуулагдсан төсвийн ажлын хэсгийг ахсан гэдэг утгаараа төсвүүдээр бас нэлийн одоо суусан болов гэж би хараад байна. Ер нь одоо ингээд сая эмч багш нарын асуудал хөндөгдөд эхэндээ бол одоо төсвүүдээр бол нэлийн одоо боломж хомс байгаа гэдэг зүйлийг их баригч намын зүгээс бол хэлжсэн. Гэхдээ одоо яг багш эмчнэр ажил хайрын төвшөнд болоод ирэхэд эргээд энд нэг орон зай гаргаж чинь тэгээд эргээд нөгөө төсвийн эрхлэлийн захирагч нарынхаа одоо урсгал зардлаас тухайлбал 10-аас 13%-аар ингээд таны яг гэдэг ч юм уу тэгээд боломж өгөн байсан юм шиг ер нь ингээд урсгал зардал анх орж ирэхдээ хэр одоо орон зай хувьд боломжтой орж ирсэн. Тийм магадгүй одоо энэ ингээд улс төрийн нөхцөл байдал яваад одоо шахалтанд ч тийм үү эсвэл галандрах байдлаар ийм шийдэл одоо оруулаад гаргаад ирж байгаа юм уу? Эргээд төсөвч нь одоо энэ ачааллаа дийлэх юм гэдэг асуудал байна л да. За маш сонирхолтой асуулт. Тэгэхээр өнгөрсөн жилийн төсвийг сонирхлоор өнгөрсөн жилийн төсвийн орлого чинь 35-36 их найд гэж орж ирсэн шүү дээ. Тэгээ эндээс 3-4 их найдыг хасаа хэтэрхий өөдрөгөр төсөлдсөн байна гэдэг ингээд хэлсээр хагаад ерөнхийлөгч хараг тавьж байгаад нэг 1.8 их найдыг асуусан. За дараа нь төсөнд болохоор бас 1.8 орчим хасагдсан. Тэгэхээр үе үеийн засгийн газруудад орлогоо их төлөвлөж зардлаа их өндөр тавих юм сонирхлууд яваад ирсэн. Тэгээ өнгөрсөн жилийн хугацаанд ерөөсөө зардал их өрөх бодлого бариад төсвүүд анхаалгаад байсан болохоос бүтээмжийн асуудал. Тэр дотроо суур одоо эрүүл мэнд боловсролоо одоо тэтгэврийн асуудлыг ч гэсэн шийдэх гэдэг юм цогц шийдлийн асуудал огт орж ирж байгаа юм. Тэгэхээр саяын өнгөрсөн зардлаас хасах гэсэн ямар ч боломжгүй гэж байгаа л хасчихсан. Одооний энэ ч гэсэн өөрөө хасах боломжтой гэдэг нь харагдаж байна. Угаасаа энэ чинь ер нь бол амар энгийн тооцоонууд гарч ирж байгаа байхгүй юу? Сүүлийн одоо 7-8 жил 4 дахин өссөн байхад багш эмчнэрийн зэлэг өсөөгүй л байна гэж. Тэгэхээр энэ төр засгийн хийх ёстой үндсэн ажиллагааны нэг нь хамгийн түрүүнд бид нэр эрүүл байлгах ёстой. Дараа нь боловсролтой байлгах ёстой. Тэгээд одоо ахмадуудаа хангалттай тэтгэвртэй болгох ёстой. Тэгээд дараа нь төрийн захиргааны ажлууд чинь тасралтгүй явах ёстой шүү дээ. Гэтэл бусад зүйлээ үр ашиггүй байдлаар хийцэн. Одоо бид нэр ингээд хасаад тодорхой нөгөө гал хамтрах байдлаар шийдэж байгаа боловч цаашдаа энийг зөв зөвхөстэй хэмжээнд оруулахгүй бол дахиад энэ асуудал үргэлжлэнэ. Нэгдүгээрт одоо нөгөө цагдаагийн цалин хүрч байгаа юу гэдэг асуудал гарч ирнэ. Бусд нь ийм өндөр цалин авч явахад нөгөө үлдсэн хэсэг нь яах вэ гэж. Төрийн үйлчлэгээнийх одоо яах. Тэгэхээр ерөөсөө энэ Монгол улсад энэ цалингийн тогтолцоо өөрөө зөв байна уу, үр ашигтай байна уу гэдэг асуудал гарна. Нөгөө үндсэн цалингаас илүү нэмэгдэл авдаг бас байж байгаа. Тэр нь өөрөө оновчтой байна уу, оновчгүй байна уу? Цөөхөө хүмүүс илүү нэмэгдэл аваад дундад цалин өсгöd байдаг. Олонх нь ялангуяа шинэ ажилд орсон хүмүүс маш бага цалин аваад сая хүрэхгүй төрөний цалин аваад амьдралд нь хүрдэг. Гэх мэтээр ингээд хаана ямар цалин авах уу, хаана ямар нэмэгдлийн үр ашигтай тооцох уу гэдэг бүх одоо бүтцийн реформын шин чанартай өөрчлөлтүүдийг бүтэн хийхгүй бол энэ удаагийн төсвөр бол төр зурдаа цалин нэмж байгаа нь бол нөгөө богино хугацааны шийдлэгч харж байгаа. Тэгэхээр биш нөө одоо ингээд хуулийн хугацааны нэлийн төгсөн нөхцөл байдалтай байна. 11 сар гарчлаа. Гэтэл өнөөдөр бид төсвийн одоо 3 дахь хилцүүлэх гээд явж байна. Гишүүн зарчмын зүйтэй санал гаргах одоо нөхцөл үзлэрээ л өргөж байна. Тэгэхээр ер нь хугацаанд бид одоо энэ одоо хуулийн төсвөө баталж чадах уу гэдэг эрсдэл бас нэг болгоомжтой бас байгаа юм. За хувь гишүүд юу хийж чадах вэ гэж. Хувь гишүүд бол багш эмчнэрийн цалин нэмүүлэхийн тулд энэ төсвийн зардлаас хэдийг хасуулж чадах вэ гэдэг дээр л бэлтгэлээ базааж байгаа. Тухайлбал миний хувьд бол одоо энэ төсвийн зардлаас ийм хасуулъя. Эннийхээ тодорхой хэсгийг эмч өгснөрийнхээ цалинд зориулъя. Энэ бол одоо тэр үйл ажиллагааг дэмжиж байгаа мэрэгчлийг үйл ажиллагаа гэж ингэж харж байгаа. Засгийн газрын хувьд бол энэ хилцэлд орж байгаа. Тэгээд өөрөө бас зарим талаас яалтчгүй эмч өгснөрийн цалин бага. Нөгөө талаас бас их том шахаа болж штэ. Шууд 3.5 сая төгрөг гэдэг чинь бол маш том шахаа байхгүй. Одоо бараг төсвийн орлогынхаа одоо бараг 30-40% шууд тийш нь урсгал зардлынхаа одоо төдөө өгөх гэсэн юм шахал орж ирж штэ. Тэгэхээр яг үе шаттайгаар нэмээ гэдэг хэлцэлд орж их шиг байна. Тэгэхээр энэ бол яалтчгүй богино хугацаанд зөв шийдэлнэ. Дунд хугацаанд яг одоо цалингийн бүтцийн төлөвлөгөө гаргах хэрэгтэй байна. Үнэхээр тэр цалингийн нэмэгдлүүд нь цөөхөн хэсэг дээр очиод олон хэсгийн цалин багтаа байгаа даа үнэн. Тэгээд дундчлаад үзэхлээр дунд чинь өндөр гарчих гээд байдаг. Тэгэхээр энэ цалингийн бүтц ямар байх вэ? Яг зөв хүмүүстэй зөв мөнгө нь очиж гинэ, зөв бүтцтэй байна уу гэдэг асуудлаа
зайлшгүй шалгах хэрэгтэй. Одоо энэ 7 хоногоос эхлээд их хурлын гишүүдийн гормын цамцуудыг төсөө мянга араагаар хилцээ санал харуулгаад эхэлнэ. Тэгэхээр миний харж байгаагаар бол энэ 7 хоног эх 7 хоног хоёртой төсөө бол амжаад явчихна. Төсөө амжихгүй бол яг үнэндээ бол жижиг зүйл. Юу чухал вэ гэхээр боловсрол эрүүл мэндийн салбарын тогтцоо зөв болж байна уу? Монгол улсын энэ цалин хөдөлмөрийн хөлсний бүтээмж өөрөө зөв болж байна уу? Инфляц үүсгэчихгүйгээр хамгийн бүтээмжтэй цалин хөлс яаж шударга тогтож чадах вэ? Дараагийн үр дагавруудаараа бид нар ямар нэгэн арга цаагаад нураачгүй юм зөв шийдэл, урт хугацааны зөв шийдэл олж чадж гинэ үү гэдэг нь аюул чухал асуудал байгаа. Тийм учраас яалтчгүй томоохон бүтцийн өөрчлөлтүүдийг төр засгийн хэмжээнд хийх ёстой. Хоёрдугаар бүтээмжийн асуудлыг боловсрол эрүүл мэнд салбарт хийх ёстой. Тэтгэврийн санг зөв горимд нь оруулаад нэг удаагийн одоо сангийн бүрдүүлэлтийг хийгээд бие даалгах зайлшгүй шаардлага тулгарч байна. Одоо ингээд намрын чуулган ер нь бол талдаа бас ингээд төвч штэ тий. Тэгэхээр яг энэ хугацаанд бол мэдээж хэрэг төсвийн асуудал нэлээд яваад одоо бас одоо хилцүүлэг яг цаг хугацааны яваад бол нэлээд жигдэрх баг. Үүний араас бас хүлээлтэд байгаа нэлээд олон хуулийн зүйл байгаа. За таны хувьд нөгөө нэгэн даатгалын өөрчлөлтийг өргөн барьсан ингээд явж байгаа. Энэ одоо ер нь процесс үн хэр яваа вэ? Нэг талаас ингээд цалин нэмэх хэрэгтэй, мөнгө хэрэгтэй, төсвийн зардал хэрэгтэй байна гэж яриад байдаг. Нөгөө талдаа бизнес эрхлэгчид, хөдөлмөр эрхлэгчдийн хувьд бол татвар даатгалын ачаалал хэтэрхий ихссэн байхгүй. Ялангуяа Монгол хүн хуваарь хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон. Хуваарь хөдөлмөр эрхлэхээр орлогын татвар 10% авна. Дээрээс нь нийгмийн даатгал албан журмаар хоёр талаас нь авчна. Нөгөө хувь хүнтэй гэрээ байгуулсан этгээдээс 10%, өөрөөс нь дахиад 10% гэж бодож байна. Ингээд одоо хувь хүн хөдөлмөр эрхлэхээр нөөтөө нэмэх юм бол бараг 40% борлуулалтынхаа орлогоос төлөх болчихж байгаа байхгүй. Тийм учраас одоо энэ бизнес эрхлэгчдийн хэлдэг хуваарь хөдөлмөр эрхлэх, хөлсөөр ажиллах гэрээ буюу иргэний хуулиар зохицуулж байгаа энэ харилцаанаас нийгмийн даатгалыг албан журмаар хоёр талаас нь авдгийг болиулъя гэдэг ийм л хууль санаачилж байж байгаа. Нөгөө талаас одоо энэ хоол унааны мөнгө гэтэл нийгмийн даатгал авч штэ тийм ээ. Гэтэл одоо төрийн албан хаагчдаар ч гэсэн хоол унааны мөнгө гэж гардаг. Тэндээс нь шууд нийгмийн даатгал авж байгаа нь өөрөө хэлбэл бас зардлыг өсгөж байгаа нэг хэлбэр байхгүй юу. Тэгэхээр ерөөсөө энэ Монгол Ардын намын энэ даргын төлөөх тэмцлөөрөө бас төрийн цаг болчих тохиод одоо нэлээд бас цаг алдчихлаа. Тэгээ энэний дараа бол шахуулж байгаад одоо нийгмийн даатгалын хуулийнхаа өөрчлөлтийг бол хэлэлцүүлнэ гэж зорж байгаа. Бас таны сая хэлсэнчлэн ер нь одоо энэ өнгөрсөн хугацаанд Монгол Ардын намын асуудлаас үүдээд одоо энэ байнгын үйл ажиллагаатай холбоотой бас нэлийн үйл ажиллагаа болдог ч юм уу зарим өдрүүд хурдахгүй байх тийм энэ асуудлыг бас нэлийн үүсэж байгаа. Өсөг хурлын одоо дэд даргын томилгоотой холбоотой асуудал байна. Нөгөө талдаа Булган дэд дарга үндсэн үйл зөрчсөн одоо энэ үндсэн үеийн зөрчил үүссэн энэ асуудал дээр бас эргүүлэн татвах энэ асуудлыг одоо хилцэхгүй мүү гэдэг саналыг гэсэн танаа намын гишүүд зарим гишүүд бол өнгөрсөн чуулганы уралдаанаар бас илэрхийлээд байгаа. Таниуд ер нь энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа вэ? Одоо ер нь парламентын дээр ер нь ямар хөө байдлаар байна вэ? За ер нь бол манай Монгол улсад чинь одоо эрүүгийн иргэний захиргааны гэл олон хуулийн ангиллууд байгаа шүү дээ. Тэрнээс хамгийн ялангуяа их хурл болон одоо засгийн эрх барьж байгаа байгууллагуудын хувьд хамгийн эрхэмлэж явах хууль бол үндсэн хууль. Тэгэхээр нэгд үндсэн хууль зөрчсөн бол энийг цаашид гаргуулахгүй байхаар хэмжээ авах хэрэгтэй. Гаргасан хүмүүстээр тодорхой хуулийн хариуцлагуудыг хүлээх хэрэгтэй. Энэ чинь өөрөөр хэлбэл одоо эрт үеийнхаар бол одоо бараг цаа зарахгүй явдаг байхгүй юу? Тэгэхээр цаашдаа энэ үндсэн хуулийг бид нэр сахиж хамгаалж Монгол төрөө одоо бат бэх байлгах энэ үндсэн төм зорилго дээр нэгтгэхэд бол одоо процесс нь яаж явахыг мэдэхгүй, ямар санкц явахыг би мэдэхгүй. Гэхдээ үндсэн хууль зөрчсөн энэ асуудал дахиж гаргуулахгүй байхгүй бол төр маань өөрөө докторгүй байдлаар орох эрсдэлтэй байна гэж үзэж байгаа. Тийм учраас хувь хүний байр суурь бол төр доктортой, төр өөрөө төвшин түмэн олон амгалан байхын тулд үндсэн хуулиа зөрчилдөггүй байх ёстой. Зөрчсөн энэ одоо процесс үйл ажиллагааг нэн даруй засах ёстой. Захид зөрчих боломжийг гаргахгүй байх ёстой. Дахиж тийм асуудлыг гаргахгүй тул тодорхой хариуцлагыг тооцох ёстой гэж бодож байна. Эргээд зарим гишүүдийн зүгээс бол одоо энэ өнөөдрийн өсвөр дүрмж байгаа энэ процессын гол бугуудыг бас сөрөг хүчин гэдэг байдлаар илэрхийлсэн нэлээд олон шимжлэгээс таарлаа шүү дээ. Ер нь таны хувьд харахад сөрөг хүчин энэ бугуудыг гэж харж байна. Тий яг нөгөө шит ингээд хяналтгүй том болсон одоо ардын намын балг гарч штэ.
энэ ч одоо тодорхой хэмжээний хяналттай яваад байсан бол юм байхгүй. Тэгээд эдгээр ч өөрөө ингээд дотроо бүр ялзраад үндсэн хуулиараа тоглох хэмжээнд хүрчиж байна. Тэгээд энэ төрийн асуудал яригдж хахад намын асуудлаа хан PR-ыг ерөөс аяхгүй байгаа тань л да. Төрөө өөрсдөө хувааж хийж чад. Төрөө хагалт бодрохох хэмжээнд өргөчөөд PR нь хаашаа явж байна. Нэг муу сөрөг хүчний намныг болохгүй гэж байна. Тэгэхээр би тэнд харамсаж байгаа. Уг нь бол одоо их хурлын гишүүд бол намаас илүү төрийн доктортой байдлын тухай их бодох хэрэгтэй байна. Тэгээд дараа нь намын асуудал өрхөдөл төрөө хувааж хийчихэд одоо нөгөө уцаагаал нөгөө өрсөлдөөнт байдлаараа аль нэг нам руу уруугаач ихэд явж гин гэдэг бол яг үндсэндээ төрийг доктортой байлгах, Монгол төрийг бэхжүүлэх, үндсэн хуульданд үнэнч байх хэрэгтэй гэдэг юм ойлгож байна уу гэдэг л би жоохон эргэлзэж байна. Түүнээс биш одоо энэ их хурлын гишүүн гэдгийн энэ гол одоо үндсэн өргөн бол үндсэн хуулиа мөрдөж Монгол төрөөс их хамгаалах үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр төрөн дээрээ байх хэрэгтэй. Дараа нь тэр нэг одоо хиний буруутай, хиний зөрүүтэй, тэр тусмаа тэр нам, энэ нам гэдэг бол жижиг асуудал. Гэтэл тийм байдал руу хүргэж хийчихэд тэгээд нэг юм PR-ын төвшөнд одоо сөрөг хүчин гэдэг чинь орцсон буруутай гэж байгаа нь тэр хүмүүсийн тархинд ер нь энэ төрөө доктортой байх нь бидний үүрэг гэж бодож гинэ үгүй юу гэдэг л жоохон эргэлзээд төрж байна. За ярьсан гэсэн танаас бас нэг тодруулах хэрэгтэй нэг асуудал байгаа. Одоо ингээд та өнгөрсөн 7 хоногт бас хийсэн мэдээлэл олонний анхаарлыг татсан. Энэ бол нөгөө за энэ парламент дундаа бас залуу одоо сонгогдсон гишүүд рүү тэг нэр төрт нь халдах. Улмаар одоо та бол өөрөө 300 мянган $10 одоо замлыг дөрвсөн ч гэдэг юм энэ мэдээлэл гарснаас хойш бас тийм ер нь энэ процесс юу болов гэдэг асуудал бол мэдээлсэн баг. Та энэ дээр бас нэг тодорхой мэдээлэл өгөөч. За нэгдүгürt одоо тиймэрхүү одоо $300 мянган шаардсан энэ процесс болсон бодлоор юм. Хоёрдугаарт энэ процессыг нь би ингэж зарлж байгаа нь бусад гишүүдтэй, бусад хүмүүстэй ийм буруу явдалтай эвдрэхгүй шүү. Ийм явдал бол нээлттэй байна шүү. Одоо нэгэсэндээ өрчлөн сэргийлж штэ. Тэгэхээр миний тэр олон нийтлүү зарласан байдал нь бол бусад залуу гишүүдтэй, бусад бизнесмэнүүдэд ийм дарамт байдаг бол энд өртөж болохгүй шүү гэдэг зорилгоор одоо тэрийг хийсэн. Тэр мэдээллийг хийсэн. Түүнээс биш одоо би өөрөө нэг алдлага дарамтанд өртөөд эндээс гарч чадхаа байгаа даврал хайж гаж юм эсвэл цагдаа шиг хуулийн байгууллагад хандна гэдэг зорилгоор биш. Би өөрөө бол тэр хүнтэй уулзаад тийм юм байхгүй гэдг нь бол хэлсэн учраас одоогоор үл шиг цагдаад хандах бодлого байгаа. Гэхдээ энэ асуудал бол их хурлын гишүүний хувьд ч бай одоо бизнесмэнүүдийн хувьд ч нээлттэй зарладаг байх хэрэгтэй. Ер нь нийгэмд байж байгаа буруу юм шүү, энэ бол болохгүй шүү гэдгийг бид нэр хэлцдэг байх юм шин соёл тогтоох хэрэгтэй гэж бодож байна. За баярлалаа.